Сайн байцгаана уу нүүрний yoгийн багш гişиг жаргалтай. Ингээд та бүхэн дээр доод цохны үрчлээ болон зэрэг ялгадаг хоёр өндөр өвдөлт байцгалыг зааж өгье. Хамгийн гол нь зохион мэдрэх юм чухал шүү. Бага зэрэг дэвшээ хараад доод цохыг дэвшээ өргөлөө. Энд дээрээс хөмсөг ингээд зангидахгүй хөмсөг ингэж өргөхгүй. Зөвхөн доод цохоо гэж. Нүдний эргэн тойронд өвчлээ үүсэхгүй тул бүгдээ гараад нүднийхээ эргэн тойрыг сайн дарж өгөөд харин нүднийхээ үнцгийг юусоо доош нь гонжоолохгүй. Дарлаа. Бага зэрэг зохио чангаллаа. Суулаад. Чангаллаа. Суулаад. Чангаллаа. Суулаад. Яг ингээд булчин ажиллаж байгааг мэдэрнэ. 20 удаа хийгээд 10 секунд барина. 3 удаа тавтаж шүү заа. Хоёрдугаар цагаан болохоор яг адилхан гараа байршуулна. Ингэхдээ одоо харц дэвшээ биш. Түрүүн бол бага зэрэг дэвшээ харсан бол одоо бүгдээр яг чигээрээ харж байна. За энэ дээр мөн адил дээд зах ажиллаж ирж байгаа. Дээд зах хоёулаа ажиллаж хийж байна. Нэг оны чад 3 тоолоод бүр сайн байна. Мөн адил 20 удаа хийгээд сүүлийн 10 секунд зохиож чигээр барьж байна. За та бүхний хамт мэддэг болтлоо олон удаа давтаараа зөөх сул ах бол хиндэ мэдрэхгүй харин олон давтах тусам сайжраад байна.